Ээжээ. Ингээл гацчихж байгаа. За иргэдийн санаатай болон санамсаргүй гаргасан машина байрлуулсан энэ мэт асуудлаас үүдэлтэй тэрэгцэртэй иргэн явж байвал ингээд цаашаага явах гарцгүй болно. Яг ийм хурдд орчих юм бол хоошоогоо гарах ч хэцүү, урагшаага гарах ч хэцүү. Ингээд заавал хэн нэгний тусламжийг гуйх шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл тэрэгцэртэй иргэд гэртээ байхаас өөр аргагүй ийм нийгмийн нөхцөл байдалд амьдарсаар байна. Нөгөө боржин чулуун нөгөө замнууд тавиад байгаа шүү дээ. Энэ бол ерөөсөө хамгийн асуудал. Ялангуяа бороо орсны дараа булгах магадлал маш өндөр. Энэ одоо ингээд ийм арзгар зам болохоор арай дээр байгаа байхгүй юу? Жохон хотын зах руу гараад аимшигын зам дээр бол бараг онхолтохоор юм байлаа. 2 жилийн өмнө би ингэж явж байсан. Байнга л таарна шүү дээ ийм зам. Ингээл байхгүй. Йой. Алхаа явахад нэг асуудал биш юм шиг. Ийм замын асуудал хүртэл яг тэрэгцэртэй хүмүүстэй аюу хэцүү. Ингээл гарч чадахгүй. Энэ дээр онхолтчихгүй дээ. Бурхан минь. Энээс гаргаад өөрчлөх үү? Тэгэлчлээ. За баярлаа. Бурхан минь энэ яг онхолтох юм байна. За баярлаа. Яаж суух вэ? За. Яа. Цаанаас нь таттай өргөх залуу байна уу? 2 жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа тэрэгцэртэй иргэд нийтийн тээврээр хэрхэн үйлчлүүлж байгаа талаар сурвалжилсан. Тэр үед бол автобусанд зориултын суух боломж байгаагүй, жолооч нь намайг өөрөө өргөөд оруулж исэн. 2 жилийн дараа нийтийн тээврийн хүртээмж чанар хэрхэн сайжирсан байгаа талаар дахин сурвалжилсан боловч парк шинжилгээр орж ирсэн автобуснуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэн зориулсан сундаг шат нь ажиллахгүй нөхцөл байдалтай. Өөрөөр хэлбэл 2 жилийн дараач хөгжлийн бэрхшээлтэй тэрэгцэртэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж чадахгүй, биеэ дагаад явж чадахгүй ийм нөхцөл байдалтай хിവэрэ байна. Тэрэгцэртэй хүмүүс бол нэг налуу замд байвал гараа явж, налуу зам байхгүй бол яг тэгээд хүнээр нэг тэрэгцрээ эвдүүлчих гээд өргүүлээд гараа явдаг. За тэгэнгუთ бид нар яадаг вэ гэхээр нөгөө шатаар чинь нөгөө бас л нэг сайхан чулуун шатнууд байгаа шүү дээ. Тэр байгууллагууд бол эртний төргүүд байгууллагын үзмж гэж байна. Арай гэж нэг юм нөгөө шатаар нь гараа явтал дотор нь ороход гялцал болсон бас нэг бэлтаан шаландаг бол бид нар яаж явах вэ гэдэг асуудал гарч ирдэг байхгүй. Гэтэ тэнд нэг ганц бариул хийцэн бол бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэд гарахгүй. Өндөр настай ахмад наснууд бас тэр таягтай хүмүүс гарна. Саяхан сурвалжлах баг боловсролын яам руу ирж үзье гэж бодсон тэрэгцэртэй. За ингээд бол тэрэгцэртэй хүний зам байгаа гэдгийг дээшээ өгсөөр тохиолдолд юм ингэж өгсөх аюу хэцүү. Ингээ хамгаалгаар амар утчихдаг. Харин сая яамраа орохсон чинь дээшээ өгсөж чаддгүй. Хулгайч нохошиг гэж өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хизээг хүртэл хэн нэгний сайхан сэтгэл туслалцааг хүлээж нийгмийн харилцаанд оролцсоор байх вэ? Монгол улсын хэмжээнд 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа. Жил ирэх тусам хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд амьдрахад ээлтэй орчин багаар сайжирсан зүйлс байгааг үгүйсгэхгүй ч тэдний эрх зөрчигдсөөр байгааг 20 минутын хугацаанд тэрэгцэр дээр явж үзэхэд л харагдаж байгаа юм. Йой. Ээжээ. Энээс гаргаад өөрчлөх үү? Тэгэлчлээ.